Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны танин мэдхийн од мөндөр суугт тавтай морил хөтлөгч Америк сургуулийн түүхийн багш Маратханы бэлтгэн хүргэдэг археологийн нууцад нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийг та бүхэн YouTube-ийн од мөндөр суваг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хост дэлгэнээр хүлээн авч үзэж сонсож байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол гэрт нүүдэлчин ахуйг мэдэр гэр бүк за мөн од мөндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв пирамидыг барьсан ажилчдын өдрийн тэмдэглэл. Египтийн папирус. За энэ дээр нэг жоохон бас мэдээлэл хэлэхэд хүн төрөлхтний эртний бичиг соёлын түүхэнд гол мөрний эрэг дагуу намгархаг газарт ургадаг юм гурвалжин иштэй зэгс маш том хувь нэмэр оруулсан байдаг. За манай эртний 3 дахь мянган жилээс эхлэн папирус хэмээх энэхүү зэгсийг ашиглаад Египтчүүд үүх чухал баримт тэмдэглэлээ бичиж үлдээсэн нь хожим бусад бүсэд ч гэсэн төгсөн байдаг. За одоогийн цаасыг оруулж байсан зэгсэн хуудсыг бэлдэнэ гэдэг нь тэр үед бол маш их уруухан шаардсан тийм ажил байж. За яаж бэлддэг юм бэ гэхээр юм зэгсний ишийг гадна хатуу хальснаас нь салгаад доторх зөөлөн хэсгийг нэмгэн цуулбар болгоод эхлээд зүснэ. Тэгээд тэр цуулбаруудаа усанд дэвтээгээд чихэрлэг шүүсийг гадагшлуулсны дараа ер нь хатаагаад хоёр үе болгон гэж зөрүүлээд нэгийг босоо нөгөөг нь хөндлөн чиглэлд яг нэг тийм даавуу нэгж байгаа юм шиг давхарлаад өрдөг байсан юм байна. За ингээд дээрэс нь хүнд туухайгаар дараад удаан хугацаанд ингээ хавтгай болгоод хэлбэрт оруулаад хатаачна. За наалдамхай шүүсэн цуулбаруудыг хооронд нь салшгүй тийм цавуудц юм шиг бат бөх барьцалдуулаад тэгээ нэгэн цул хуудас болгон хувиргадаг байжээ. За хатаж бэлэн болсон энэ папирусын гадаргууг зааны соёо эсвэл одоо гүлгэр чулуугаар зүлгээд бас юм бичгүй зэвтэйхэн цаас шиг болгож байгаа бэхэр бичгэд зориулаад ингэ толийлгадаг. За ингэж бэлтгэсэн папирус нь тухайн үед маш өндөр өртөгтэй тансаг хэрэглэн тооцогддог гэсэн болохоор зөвхөн одоо хаадын зарлиг, шашны зан үйлийн тэмдэглэл, татварын бүртгэл зэрэг одоо өр тооцоо авлага зэрэг нарийн нанд юмнуудаа бичиж үлдээдэг ажил те. За тийм болохоор эртний Египтийн элсэн цөл нууцлаг бунхнуудад мянган жилийн турш хадгалагддаг үлдсэн папирус бичвэрүүд бол хүн төрөлхтний оюун санааны огтээж түүхийн алтан хэлхээ болж үлдсэн юм байна. Тийм. Тэгэхээр өнөөдөр хоёулаа яг энэ хоёр ягаад юу цаасны тухай яриад байгаа юм те гэж магадгүй. Гэтэл цаас гэдэг зүйл бол өөрөө археологийн шинжилгээ ухаанд бол маш чухал онцгой байр суурь эзэлдэг. Тэр нь юу вэ гэхээр цаасан дээр яах юм бичнэ штэ те. Тийм штэ. За тэгэхээр одоо энэ бол яг юу хэлэх гээд байна вэ гэхээр зарим нэг тохиолдолд зарим нэг үед байхгүй юу. Яг жишээ нь зүгээр 2011 онд бид нар бас хүннүүгийн хаад язгууртны булш малтж байхдаа хамгийн анхны бидний тавьсан зорилго бол энэ дотроос нэг бичиг ч гэсэн хамаагүй олчих юмсан гэж байна. Цаасан дээр эсвэл одоо юун дээр ч бичсэн хамаагүй тий ясн дээр ч хамаагүй хүрэл дээр ч юм уу хүннүү бичиг олох юмсан гэдэг юм мөрөөдөл байсан. Тэрнтэй яг адилхан би одоо энэ нэг цаасны тухай ярих гэдэг шүү дээ папирус. За гэтэл энэ нь өөрөө папирус энэ цаасан дээр бичсэн зүйл нь бол яг Египтийн тэр пирамид тэр судал дотроо бол 20 дугаар зууны хамгийн шилдэг олдврын тоонд ордог. Шалтгаан нь юу вэ гэхлээр ерөөсөө л ойлгомжтой. Тэр дээр бичсэн зүйл бол тэр Египт судлалд бол маш өндөр хувь нэмийг нэмэртэй оруулсан. Энтэй холбоотой байгаа байхгүй юу. За тэгэхээр одоо хоёул бодоод үзье. Ер нь Египт судлал гэдэг зүйл хөгжөд маш их удаан хугацаанд өнгөрсөн. Энэ хугацаанд бол тэнд бол хүний баг бүтэн ингээ хүн бүтэн бүтээчих юм алт мөнгө тэр бүхэл алтан сандал ширээ мэрээ гэл одоо ер нь бол үнэхээр Тутанхамуны те бунхан болон ер нь эртний Египтийн фараонуудын бунхнаас олдсон хаадын хөндийгөөс олдсон маш гайхалтай олдрууд байдаг. Эдгээр олдвруудаас саяны зүгээр нэг папирустай энэ цаас даваад гарч ирж байна гэдэг нь өөрөө өнөөдрийн ярих гээд байгаа сэдв маань ямар чухал вэ гэдгийг харж байгаа юм. За тэгэхээр эрхэм сонсогчдод болохоор те археологийн нууцад нэвтрүүлэхээ яг энэ удаагийн дугаараар бид ийм папирус дээр бичиг үлдээсэн нэгэн гайхамшигт олдруулах те мэрээрийн тэмдэглэлийн тухай ярих юм. За эртний агуу иргэншлээс өнөө хүртэл хадгалагдсан хамгийн алдартай папирусуудын нэг бол мэдээж Үхэгсдийн ном. Кинон дээр гараад байдаг те. За энэхүү бичвэр нь бол нас барагсдын сүнсийг нөгөө ертөнцийн те аюул саадыг гитэлж Осирис бурхны шүүхэд очиход нь туслах гарын авлага байсан гэж. За бас анагаах ухааны гайхамшигт мэдлэгийг хадгалан үлдээсэн Идүн Смитийн папирус Эберсийн папирус ч бас алдартай байдаг. Нийтийн дооллын өмнөх 1600-аад оны үед хамаарах Идүн Смитийн бичвэр нь дэлхийн хамгийн эртний мис заслын сурах бичиг бөгөөд хүний биеийн бүтэц, тархины гэмтэл, шархыг ангаахыг шинжлэх ухааны үндэстэй маш нарийн дис дараалтай тайлбарласнараа орчин цагийн эмч нарыг ч гайхшруулсаар ирсэн байдаг. Бид ч гэсэн өөрсдөө яг пирамидд очиод тэр музейг үзэж байхад бол хоёр яс хугарсан багт нөгөө хажууд нөгөө нэг металл тавиад хатцсан ясыг нь хатцсан тий ийм зүйл хүртэл харж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь эртний Египтэд бас тэр эрүүл мэндийн салбар бас нэлээд сайн хөгжсөн байсан гэдгийг харж олж байгаа.
Тий. Тэгэхээр энэ бол маш одоогийн эмчнэрийг гайхуулшруулахаас өөр аргагүй байгаа хэвээр тий. Тийм байна. Тий. Тэгээ шашин шинжилгээ ухааны мэдлэг төдийгүй эртний хүмүүсийн оюусны чадамж тооцоолох, төлөвлөх чадварыг тий тод томрон илтгэх Риндигийн папирус мөн л бас онцгой ийм байр суурийг түүхэнд эзэлдэг. За пирамидыг босгох нарийн тооцоололт, талбай хэмжих, аргачлал, бутархай тооны үйлдэлүүдийг багтаасан энэхүү бичвэр нь Египчүүдийг математик, инженерчлийн өндөр түвшний мэдлэгтэй байсныг нь бас гэрчилж байгаа юм. Үүнээс гадна туурины хаадын жагсаалт хэмээх папирус нь эртний Египтийн үе үеийн фараонуудын нэрс засагласан хугацааг нэг бүрчлэн тэмдэглэн үлдээснээрээ өнөөгийн төгсөлтөд цаг хугацааны баримжаа өгөх бараг л нэг луучин те энэ болж байгаа байхгүй. За эцэст нь бидний ярих одоо Мерерийн өдрийн тэмдэглэл буюу Вадиал Жарпийн папирус нь эдгээр алдартай бичээсүүдийн игнэнд мөн хүч төрөн орж ирэх нь гарцаагүй. Бусад папирусууд бол голдуу оюун санааны бүтээл, түүхэн тэмдэглэл, шашны зан үйл, онлын тайлбар шинжтэй байдаг бол Мерерийн тэмдэглэл нь агуу пирамидын бүтээн байгуулалтын талбар дээрх харилцаа, ажлын явц, хөлс, хүч одоо логистик те гэх мэтийн одоо ингээд юмыг хүүрнэн өгүүлдгээрээ илүү амьд, илүү бодит түүх гэлцдэг. За одоо бид нэг яриад байдаг шүү дээ. Египтийг бол одоо ингээд боолууд барьсан юм а гэдэг. Гэтэл одоо энэ папирус одоо энэ цаас олцноороо энэ үзэл бас арай өөр. Дэлхийн эрдэмтдийн те харж байгаа өнцг нь арай өөр бол авч байгаа. Үгүй идэр чинь цалиа авдаг гэсэн юм биш үү гэдэг зүйл гарч иж байгаа байхгүй. Тэгээ одоогоос 4500 жилийн тэртех үйл явцыг хүүрнэхийн папирус зүгээр нэг тэмдэглэл биш. За тэгээ одоогоос яг ингээд 4500 жилийн тэртех үйл явдлыг хүүрнэх папирус нь бол зүгээр нэг тэмдэглэл биш. Харин эртний Египтийн хамгийн алдартай бүтээн байгуулалтын тухай олон чухал мэдээллийг агуулсан Нефт Нямба Сирусн чухал баримт юм. Мерерийн өдрийн тэмдэглэл буюу энэ Жарпийн папирус нь 4500 гаруй жилийн настай бичвэрүүд бөгөөд Египтийн Хупу фараоны засаглалын 26 дахь жилд хамаардаг. Мөн энэ олдвор нь өнөө хүртэл одоо илрээд байгаа дэлхийн хамгийн эртний бичиг үсэг бүхий бичээс юм. Эдгээрийг 2013 онд Францын археологч Пьер Тайли тэргүүтэй археологчдын баг Улаан тэнгисийн ирэг дээрх одоо Байди аль Жарп хэмээх энэ эртний бомбын агуугаас олсон байдаг. 19-р зууны ихэнх үеийн Английн аялагчид 1950-ад оны одоо Францын хоёр нисгэгчийн үлдээсэн тэмдэглэлийг уншиж судалж ул мөрөөр нь мөшгсөн археологч одоо Сорбон их сургуулийн судлаач Пьер Тайли гэдэг энэхүү гайхамшигтай нээлтийг хийсэн байгаа байхгүй. За Тайли өөрөө бол олон жилийн турш Египтийн зах хязгаар нутгаар судалгаа хийсэн нэгэн. Тэрээр түүхэн баримт бичгүүд, аялын тэмдэглэл 1950-ад оны Францын нисгэгчийн агаараас авсан зургуудыг судалж байхад Улаан тэнгисийн ирэг дээрх одоо Вади аль Жарп хэмээх газарт нэгэн ер усын тогтож байгааг анзаарсан байна. Ялангуяа агаараас бол тийм одоо байгалийн ялангуяа археологийн дурсгалууд нэлээд сайн ингээд харагддаг байхгүй бүтэц зохион байгуулалт нь гадаа зохион байгуулалт гэсэн үг шүү дээ. За энэ газар нь бол хот суур нь замаас хол цөлийн гүнд орших тул өмнө нь археологчдын анхааралд бол төдийлөн өртөөгүй ийм газар байсан байна. За ингээд 2011 оны анхны малтлагаараа тэр Улаан тэнгисийн эргээс хэдхэн километрийн зайд шохон чулуун толгодод орших 30 орчим агууг анх нээсэн байдаг. Амийг нь өхөр чулуугаар таглан хааж олны нүднээс нууцалсан бас лацтан битүүмжилсэн эдгээр агуу бол 4600 жилийн өмнөх Египтийн хуучин хаант улсын 4-р гүрний үед завь хадгалах агуулга байсныг тэр тогтоосон байна. За харин 2013 онд хийсэн 3 дахь малтлагынхаа үеэр тэрээр олон гэж огт төсөөлөөгүй гайхалтай зүйлсийг илрүүлсэн нь хуйлж ороосон эдгээр папирусууд байсан. Зарим нь одоо уртаараа 1 фунт хүрэх эсвэл одоо ингээд нэг дээр нь одоо бичсэн байгаа зүйлс нь дүрс үсэг одоо эратик буюу өдөр тутмын харилцаанд ашигладаг нэг татлахын бичлэгээр бичигдсэн эдгээр олдвор нь дэлхийн хамгийн эртний папирусууд болохыг Тайли төдөлгүй одоо ингээд ойлгож мэдсэн байна. За мэдээж археологчид бол эхэндээ эдгээрийг зүгээр л нэг бараа материалын бүртгэл гэж бодож байсан ч бичвэрийг тайлж унших явцад Хупу хааны нэр болон их пирамидын барилгын ажлын тухай өгүүлж байгааг мэдээд ихэд гайхсан байна. Тэгээ бид 1 сарын турш гэж байгаа археологч өөртөө хэлж байгаа байхгүй. 1 сарын турш өдөр бүр шороотой хутгалдан ажиллаж байсан тул яг юу олсноо тэр доороо ухаарч амжаагүй. Харин бичвэрүүдийг цэвэрлэж эхний одоо ингээд өгүүлбэрүүдийг унших үед л
Энэ бол дэлхийн түүхийг өөрчлөх олдвор гэдгийг ойлгосон гэж хожим нь Тейли ярьсан байгаа байхгүй. 2011 онд бид нар ч гэсэн яг ийм тий мэдрэмжийг авч ирсэн байгаа байхгүй. Анх яг малтаж байхдаа бол үнэхээр гайхаж байсан л та. Гэхдээ дараа нь лабораторийн төвшөнд тий ингээд буцаад ингээд малтаж байхад л яг араас нь ингээд нэг илүү олдрууд тий ингээд гарч ирэл бүр гоё. За ингээд тэр эдгээр одоо папирусууд бол хэдэн жилийн турш маш нямбаа эвлүүлж эртний Египт хэлнээс орчуулсан тий одоо байгаа орчуулж судалсан байгаа. За энэхүү нээлт бол түүнийг дэлхийд алдартай археологч болгосон төдийгүй их пирамидын нууцыг тайлах хамгийн том түлхүүрийг хүн төрлөختөнд атгуулсан гэж үзэж болж байгаа юм. За пирамид болон Сфинксийн одоо судалгаан дээр 40 жил ажилласан эртний Египт судлалын холбооны тэргүүн Марк Ленер тэ энэ нээлтийг пирамидыг барьж байсан 90 үе рүү аялж очсонтой адил гэж тодорхойлж байсан бол Египтийн алдарт археологч Захи Хавас гэдэг хүн энэ зууны Египт дэх хамгийн том нээлт. Сая миний нэвтрүүлгийн өмнө хэлсэн тэр нөх бүхэл бүтэн алт эрдэнэс энэ тэр пирамид өөрөө ч гэсэн баг тэ ингээд баг за уушлаарай гэдэг болгоо ичж байгаа байхгүй. Тэгэхээр шинжлэх ухаан гэдэг зүйл бол дан ганц тэр алт өмнөд эрдэнэстэй гэхээсээ илүүтэйгээр жижигхэн цаасч гисэн маш том өндөр одоо тэ ач холбогдолтой гэдгийг эндээс бас харж болж байгаа. Ер нь яг шинжлэх ухааных нь ач холбогдол нь юу юм бэ гэдгийг эндээс харж болж байгаа гэсэн үг тийм. За эдгээр папирусуудыг өнөөгийн Кайрын ойролцоо орших Гизагийн 3 том пирамидыг хамгийн том болох фараон Хупугийн бунхан буюу Хипосын пирамидыг барьж байсан хүмүүс бичиж үлдээсэн. Тэр тусмаа урд хожид түүхэн тэмдэглэгдэж байгаагүй. Мэрээр хэмэх төшмөлийн өдрийн тэмдэглэл хамгийн том пирамидын бүтээн байгуулалт тухай хэрхэн өрнөж байсныг өгүүлэх гол баримт байгаа байхгүй. Тэгэхээр мэрээр гэж хэн байсан бэ гэдэг асуулт өөрөө ирэхгүй гарч иж байгаа галцаагүй байгаас тийм. Мэрээр бол тухайн үеийнхээ фараоны шууд удирдлагадор ажилдаг, бичиг үсэг тайлагдсан, тооцоолон бодох өндөр чадвартай, итгэмжлэгдсэн төшмөл байсан. Одоогийнхоор бол одоо дунд чатны удирдах албан тушаалтан бүтээн байгуулалтын талбай инженер тийм төслийн менежер гэж хэлж болохоор ийм хүн байгаа байхгүй. За мэрээр их пирамидын гадна өнгөлгөөний ажлыг гардан гүйцэтгэж байсан 200 орчим хүний амь нас, аюулгүй байдал, хоол хүнс, ажлын гүйцэтгэлийг нь хариуцдаг байсан байгаа юм. За мэрээрийн тэмдэглэлээс үндсэн 3 зүйлийг маш тодорхой мэдэж авч болно. Энэ нь их пирамидыг бүтээн байгуулалтыг хийж байсан ажилчдын амьдрал, хөдөлмөрийн үнэлгээ. Одоо энэ аюу сонин үгээр орчуулж цалин, хөлс, хоол, унд гээд маш дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Хоёрдугаарт нь тухайн үеийн энэ агуу бүтээн байгуулалтыг хийхдээ түүхий эд чулуу зэрэг материалаа ямар замаар хаанаас хэрхэн яаж татж байсан тухай өгүүлж байгаа. За эцэст нь Египтийг Хупу фараон түүний дүүгийн тухай чухал баримтуудыг бас мэдэж авч болох юм. Эртний Египтийн элсэн цөлдөх Гизагийн өндөрлөх цөндөрлөх 3 аврах пирамид бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн гайхамшигт байгууламж төдийгүй тухайн үеийн инженерчлийн оргил бүтээл гэж үзэж болж байгаа тийм. За эдгээр пирамидыг нийтийн тооллын өмнөх 26 дугаар зуунд буюу ойролцоогоор 4500 гаруй жилийн тэртээ тийм. Эртний Египтийн хуучин хаант улсын 4-р гүрний фараонууд болох Хупу, Хапра, Минекура нар зэрэг одоо ингээд эдгээр хаадууд өөрсдийн мөнх орших бунхан тийм бий болгосон гэж байгаа. За эдгээр хаадаас өмнө бол яадаг байсан бэ гэхээр Хупу хааны тухай бас байдаг штэ. Хупу хааны төшмөл нь өөр байсан байгаа байхгүй. Эртний Египтийн нөгөө фараонууд өөрсдийг нөгөө эсэн цөлдөл эсэндэл ингээ оршуулдаг байсан юм байна л да. Гэтэл тэрэн дээр нэг айгүй том асуудал гарч ирдэг байсан. Тэр асуудал нь юу вэ гэхлээр цөөвөр чон. За ямар ч хүн оршуулсан байсан те ингээ манжаагаал ингээ ухаад аваад идчихдэг гэдэг ч юм уу те. Дээрээс нь одоо тэгэл хаадууд зүс зангидсан нэг янз бүрийн юм болдог байсан баг. За ингээ Хупу хааны төшмөл нь бол ийм агуу пирамид барих те ийм санал гаргасан байдаг. За эндээс ч л ингээ бүх юм ингээ цааш нь үргэлжилж ундарч гарч ирээд штэ те. Манайхан ч болохоор ингээд зан үлдээ одоо ил тавиад тэрийн одоо чон мон идчих юм бол баг бэлгшээдэг. Энд бол өөр юм байна те. За хамтран ажиллаж байлч. За тэг. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол гэрт нүүдэлж яахыг мэдэр өрөөтэй гэр бүк маань дэмжиж ажиллаж байна. За ер нь энэ маань ямар учиртай бэ гэхээр зөвхөн Монгол гэрээр төрүүлсэн захиалгын систем гэдгээр онцлог юм шүү. Гэр бүк гэд. Тэгэхээр одоо хотод байр захиалалтын энэ тэндээс аялж байгаа янз бүрийн хүмүүс маань захиалдаг бол гэр бүк, малчин айлын гэр захиалах бүрэн боломжтой. За энийг бол зуны цагт дэлгэр цаг эхлэн гутал хүн болгон бас боддог юм байх гэж бодож байна.
За Booking.com аялагч нарт зочид буудлыг холбодог бол гэр бүк нүүдэлчдийг холбоод байгаамаа. Шууд ерөөсө тухайн айл ах үед нь очиод одоо малчин айлтаа нийлээд сүүс айланд нь гараад шин сайхан шинхэн өрөм мэдээд ингээд ерөөсө ахуйтаа нийлээд явах та одоо хүүхдүүдэд бас те малчин ахуйг мэдрүүлэх байгальтаа жоохон ойр байлгах за ийм бодолтой байгаа бол ерөөсөө л гэр бүкийг сонгох юм байгаа юм. За гэр бүк бол зүгээр нэг захиалгын аппликейшн биш юм. Энэ бол одоо галын дэргэд цай ууж адуу малтай ойр байж Монгол ахуйг жинхнэр нь мэдрэх боломж. За нөгөө талдаа бол малчтын амжиргааг дэмжих, орлогын их үүсвэрийг нь төрөлжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх ийм платформ хоёр талтай сайхан хин хиндэ ашигтай юм байгаа юм. За гадаадын жуулчдад Монголын нүүдэлч ахуйтай танилцах таатай боломж нээгдэж байгаа. За жуулчид гэлтгүү одоо бидний хувьд 100 хүүхдүүдэд түрүүнд дурдсанчлан агаар салхинд гаргая. За хонь ямаа хураг ишгийг ялгуулъя. За шууд тэр ахуйд миний хүнийг хондгоо гэдэргээд айлын малчин хүүхдтэй нийлүүлээд гүйлгээ те. Одоо тэр дархлааны хувьд хэр ялгаатай байгаа юм. Тэр болгоныг ингээд сайхан мэдрүүлэе гэж бодвол хөл нүцгэн сайхан гүйлгээг ивэл ингээд захиалчих болох юм байна. За ер нь айлуудад ингээд надад л одоо за сайхан Монгол гэрийн хажууд илүү гэрт нэг 7 онцох юмсан гэсэн 100 болгон бодогддог бодол байдаг очоод хоттой ойрхон бол бас болох ч юм уу үгүй ч юм уу ямар ч одоо хөдөөний малчин айл танил байхгүй. За байлаа гэхэд бид хаавээс өвсгөл аймаг руу явж малчин айл хайна гэдэг бол бас айгу ядархаар асуудал болчдөг байхгүй. Тэгэхээр гэр бүк ийм гоё амархан шийдэж байгаа юм байна. За та 21 аймагаас өөрийн очих аймаг сумаа сонгоно. Тэгээ хайлт хийгээд өөртөө таалагдсан малчин айлаа сонгоод шууд захиалга өгнө. Жишээлбэл та одоо ямар малтай айлд очих юм? Тэ айраг цагаа мараагаа мó эсвэл одоо тараг өрмөн илүү юм уу? За тэр айл чинь хүүхэдтэй байх юм уу? Хэдэн насны хүүхэдтэй байх юм гэдгийг та мэдээлэл судалж болно. Гайхалтайгааз за зөвхөн малчин айлаар хязгаарлагдахгүй Монгол гэрээр төрөлжсөн гэдэг утгаараа Монгол гэртээ том одоо ресортууд амралтын газруудаас эхлэж жижиг гэр кемпүүд хүртэл энд байж байгаа өргөн сонголттойгоо гадаадын жуулчдад айл бараадахгүй гэвэл бас ингэ сонгож болно бүр бүтэн сонголттой. За утасны дугаар гэвэл 72 тэгтэг 8822 за веб нь бол gerbook.com гэд та бүхэн маань одоо аппликейшнээс бол одоо гэр бүк гэдэг Android дээр бас хайчих юм бол гараад ирнэ iPhone дээр ч гэсэн. За ингээд ийм гоё бидний асуудлыг шийдсэн ахуйтайгаа ойр байх Монгол төр нүүдэлч ахыг бас мэдрэх одоо дөрвөн ханны дунд зуныг өнгөрөөхгүй байх ийм гоё шийдлүүдийг гэр бүк бидэнд олгож байна. Тэгэхээр дэмжиж ажиллаж байгаа Монгол гэрт нүүдэлч ахыг мэдэр гэр бүктэй баярлалаа. Энэ гэр бүк гэдгийг санаачилж хийсэн хүмүүст үнэхээр их баярлалаа гэж хэлмээр юм байна. Ямар гоё юм бэ те. Аймгаа сонгоно гэдэг бол бест шүү дээ те бүр ёо. Надад бол би ч одоо нэг олон улсын их сургууль багшилж штэ. Олон улсын сургууль багшилж байна. Тэгэхэд энтэй чи яг холбоотой зүйл гэсэн үг байхгүй. Одоо Улаанбаатар хотод хамгийн ойрхон одоо яг энэ гэр бүкээр үйлчлүүлэх малчин хаана байна вэ гэдэг зүйл байхгүй. Энд чи одоо нөгөө филд трип буюу аялын хичээл орчиж яг болж байгаа. Энийг бол манай сургууль бол бүр аягүй сайн сонирхох юм байна гэж бодлоо би тийм. Бас хүүхдүүдийг ганцхан манай сургууль биш. Энэ нь бол Улаанбаатар хотод байгаа энэ бүх сургуулиуд сонирхох нь шүү дээ. Энэ чинь хүүхдүүд очиод яг одоо бол бүр хамгийн гоё цаг шүү дээ. Мал төлөж байгаа тий. Өрөн хавар ирж байгаа. Баахан хураг ишиг хишгэлж байгаа. Одоо нэг хураг ишиг тий. Маа гэл ингэ явж байгаа. Энийг чинь хүүхдүүд харуулдаг бүр янзын гоё зүйл байхгүй. Бид нар 1000 яриад тэрийг мэдрүүлж чаддаг. Яг үнэ. Танай хүүхдүүдэд мэдрэгж байгаа статус шавнарт. Тэ Монгол гэр чагтаг юу яасан ийсэн аль нь мэдэхгүй хонин хурган аль нь мэддэхгүй. Тэдний буруу биш шүү дээ. Үнэн. Одоо тэгэл янз янз шүү дээ. Эцэг мал гэд нэрлэгийн 30 зарим одоо ингээд зүгээр залуучууд хүртэл гацчаад байдаг болчиход байна шүү дээ. Эцэг мал нэрлэж чадахгүй тий. Гэтэл өн одоо хаалга тоон гэдэг ч юм уу энийгээ ч ялгаж чадахгүй. Гэтэл яг энэ үед бол айгүй гоё хэрэгцээтэй яг цаг үе болсон. Энэ хүмүүс ухаантай юм. Би бүр баярлалаа. Энэ амаас орчлоо анхудаа орж ирсэн чи би бүр айгүй баярлалаа. Хүмүүс бүр амар ухаантай юм аа. Ухаантай юм аа. За хоёулаа нэвтрүүлгийг өргөжлүүлээ. Үнэхээр их баярлалаа. Манай нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа гэр бүкт бас маш их баярлалаа тий. Баярлалаа. За алдарт 3 пирамидын хамгийн том нь буюу их пирамидыг бол Хупу фараон буюу Хопис нийтийн тооллын өмнөх 2580-аас 2560 оны орчимд бариулсан бөгөөд энэ нь эртний дэлхийн 7 гайхамшигаас өнөө хүртэл ганцхан үлдсэн нөхгүй. Бус 7 гайхамшиг байхгүй болсон гэсэн үг шүү дээ тий. За түүний дараа бол Хупугийн хүү Хапра тий өөрийн пирамидыг арай бага хэмжээтэй боловч өндөрлөг газар барьж хажууд нь алдарт Сфинксийг сийрүүлсэн бол хамгийн сүүлчийнх нь буюу хамгийн жижиг пирамидыг Хапрагийн хүү Менкаура босгосон байдаг. За Египчүүд эдгээр нүсэр байгууламжуудыг зүгээр нэг мухан бус харин фараон нарын насан эцэлснийг нь дараа борхтын ертөнцид саадгүй зорчиж тий мөнх амьдралыг олоход нь туслах тэнгэрт гарах шат хэмээн бэлэгдэж байсан байгаа юм. Гээд байгаа юм да тий. За тэдний хувьд бол фараон бол газар дээрх амьд бурхан байсан тул шарлыг нь заншуулаад хойд насанд нь хэрэгцээтэй алт эрдэнэс
эд үлгийн зүйлсийг нь хамт эдгээр халдшгүй бат бүх пирамидуудыг ингээ те цуг оршоодог байсан байгаа байхгүй. Гэхдээ энэ нүсэр байгууламжийг хэрхэн хэн барьсан бэ гэдэг талаар олон таамаг маргаан байсаар ирсэн. За ер нь нууц биш шүү дээ. Энэ пирамидыг хүн төрөлхтөн барих ямар ч боломж байхгүй. Хар гаргийнхан барьсан юм аа гэл те. За гэтэл бол яг очоод үзэхэд бол өөр юм байлээ л. Яг тэр уул нь харагдж जैन тэр нэг те шохооч болоо тэр одоо өрлөг хийх одоо түгийдээ зөөх уул нь харагдж тийм байна. Тэндээс хавхуулж авсан тэр уул мөрөн байдгийн байна. За нөө одоо нийл мөрнөөр дамжуул зөөсөн одоо те гэл бүх зүйлүүд нь байж лээ тийм байлээ. За эдгээр олон олзны хүмүүс те боолчуудаар хүнд хэцүү нөхцөлд хамаг хөдөлмөрийг нь мүлжин байж бариулсан гэх бас нэг таамаг л байгаа. Байгаад байдаг бүр. Гэхдээ Мэрэрийн өдрийн тэмдэглэл бол ил босноор эдгээр пирамидыг боолчууд бус харин усаас хангамж авдаг мэрэгжлийн ажилчид, чадварлаг инженерүүд нийл мөрний урсгал одоо од эрхсийн байрлалыг нарийн тооцоолон байж олон 10-ны турш нүр их хөдөлмөрөөр цогцлоосон гэдэг нь батлагдсан байгаа юм. Мэрэр тэмдэглэлдээ 200 орчим ажилчдаас бүрдсэн багийнхаа өдөр тутмын хангамжийг нэг бүрчлэн тэмдэглэсэн байдаг. Тэдний үндсэн хүнс нь төрөл бүрийн найрлагатай тижээлэг боов, талах, шинхэн ногоо, жимс болон өдөр бүр одоо ингээ олгодог шар ариг байсан байгаа байхгүй юу? Шар ариг. Тэ. Пяав. Ваа, ямар сайн юм бэ? За сонирхолтой нь яг тэр үеийн одоо нэг шар ариг нь те өнөөгийнх шиг согтуурууд хундаа гэхээс илүүтэйгээр амин димэр баялаг ажилчдад ирч хүч өгөх шингэн хүнс байсан гэдэг. Мөн папируст одоо ажилчдаа үе үе шууны мах, загас болон зүгийн бал олгодог байсныг дурдсан нь тэднийг тухайн үеийнхээ дундаж иргэнээс хавьгүй илүү тансаг хоололдог байсныг бас илтгэж байгаа юм. За цалин хүнсний тухайд гэвэл тэр үед зоос буюу мөнгөн тэмдэгт хараахан бий болоогүй байсан тул ажилчдын хөдөлмөрийг бараа солилцооны зарчмаар үнэлдэг байсан. За Мэрэрийн бүртгэлээс харахад ажилчид хөдөлмөрийнхөө хөлсөнд тодорхой хэмжээний үр тариа, даав, тос болон бусад ахуйн хэрэгцээ зүйлсийг авдаг байсан байгаа юм. Эдгээр нь тэдний гэр бүлийг тэжээгээ зогсохгүй цааш нь өөр бараагаар арилжах боломжтой үнэт цаасны үүргийг бас гүйцэтгэдэг гэсэн байгаа байхгүй. Хамгийн гайхалтай нь ажилчдын аюулгүй байдал, амралт болон багийн уур амьсгалыг Мэрэр маш чухалчдаг байсан нь түүний Нямба хөтлсөн тэмдэглэлээс харагддаг. Тэрээр ажилчдаа нэгдсэн баг хэмээн нэрлэж тэднийг ахлах төшмөлдүүдийн зүгээс хэрхэн хүндэтгэж урамшуулж байсан тухай тэмдэглэлийг яг одоогийн Excel програм шиг ингээд нэг бүрчлэн эмх зэсгтэйгээр ингээд системтэйгээр хөтөлж бичсэн байгаа байхгүй. Тэмдэглэлд дурдсанаар ажилчид нийл мөрний зүүн эрэгт орших туура хэмээх ил уурхаагаас шохоон чулууг олборлон завинд ачиж нийл мөрнөөр дамжуулан Гиза руу тээвэрлдэг байсан бөгөөд туураагаас Гиза хүртэлх замыг 2 хоног туулдаг байсан. Мэрэр өдрийн тэмдэглэлдээ аялын хугацааг маш нарийн тэмдэглэсэн байгаа. Тухайлбал эхний өдөр туураа уурхаагаас чулуу ачих, хоёр дахь өдөр бол нийл мөрнөөр уруудаж Гиза руу очих, гурав дахь өдөр нь Гизагийн бомбонд чулууга буулгах, эцэст нь хоосон завиар эргэж уурхаа руугаа явах гэсэн нарийн хуваарийн дагуу ажилласны хүчинд тэд сар бүр олон мянган тонн чулууг пирамидын бүтээн байгуулалтанд талбайд нь нийлүүлж чаддаг байсан гэж. За ажилчид хэдэн сарын турш тээвэр хийж пирамидын гадна өнгөлгөөг дуусгахад голлон анхаарч байсан нь энэ тэмдэглэлд бичээстэй байдаг. Гэхдээ нийл мөрний одоо урсгал татарч сувг усгүй болох үед нь тэд Вади аль Жарф буюу улаан тэнгис рүү очиж зэсийн уурхаан тээвэрлэлт дээр ажилладаг байсан ба баг ямар уян хатан үр ашигтай ажилладаг байсныг нь бас харуулж байгаа. Мэрэрийн баг жилдээ хэдэн 10 мянган тонн чулууг зөвхөн зав ашиглан зөөдөг байж. Ингэхдээ чулуу шорооны хүнд хүчээр ажлыг хөнгөвчлөх өөрсдийн гэсэн аргыг боловсруулж байлаа. Тухайлбал чулууг барилгын талбайд аль болох ойртуулахын тулд нийл мөрнөөс сууг татаж хуупугийн гих хиймэл нуурыг байгуулсан нь тухайн үед бүтээн байгуулалтыг хичнээн зохион байгуулалттай байсныг харуулахын зэрэгцээ одоо логистик одоо өндөр түвшинд юм байсан гэдгийг нь харуулж байгаа байхгүй. За ер нь бол тухайн үеийн хүмүүсийн оюун санаас нэлээд л хөгжингүй байсан гэдгийг нь харуулж байгаа. За жил бүр нийл мөрний усны түвшин нэмэгдэж үерлэх үед пирамидын бил хүртэл асар том усан сувг хиймэл нуур байгуулад үүгээрээ пирамидын яг хажууд байх түр бомбод төвөггүй хүрдэг байсан. Өөрөөр хэлбэл асар хүнд чулууг элсэн дээгүүр чирэх нүсэр ажиллаа тэд ийхүү хөнгөвчилж усан замаар шууд бүтээн байгуулалтын талбай руу хүргэж чаддаг байсан гэдгийг харуулж байгаа.
Тухайн үед ашиглаж байсан замнуудын тухайч энэ тэмдэглэлд дэлгэрэнгүй өгүүлсэн. Энэ бол ойр зургийн ачаа тээвэрт ашигладаг сэлвэрт зав биш байлаа. Эдгээр нь хэдэн 10 тонн жинтэй аврах чулууг даах чадвартай те тусгайлан зохион бүтээсэн ачааны хөлөг онгоцуд байсан. Тэд заваа хуш модоор хийж банзнуудын хооронд хадаасаар бус харин маш бат бүх олсоор хүлж бэхэлдэг байсан бөгөөд ийм зав усанд орохороо мод нь хөөж олсон чангардаг тул ус нэвтэрдэггүй. Тэ. Онцлогтой байсан байгаа аахгүй. Тийм байна. Энэ бүхнээс харахад пирамидын бүтээн байгуулалт албадан хөдөлмөр биш. Харин маш нарийн төлөвлөгдсөн өндөр зохион байгуулалтаа төсөл ажилчдын хувьд ч их хааны сүүлчийн өргөөг барих бахархалт үйл хувь нэмрээ оруулсан хэрэг гэж үздэг байсан гэж үздэг байгаа. За Цэнгэл хоёр ер нь ихэд яг юу гэж ойлгож байна? Ер нь боол ашигладаг байсан юм болов уу? Эсвэл үнэхээр бүгдэнд нь цалин өгдөг байсан юм болов уу те? За яг энэ талаар өстой мэдээлэл алга. Саяхан манайхан бас яваад ирсэн нэвтрүүлэг дээр пирамидын тухай орохт нь би үзэндээ гэж дамжааг байсан. Гэхдээ боолууд барьсан гэдэг арай боломжгүй юм шиг пирамид чинь ингээд өнцгүүдээ ингээ үзэхээр 4 см зөрдөг ч үлээ нэг тийм яригддаг. Тэгэхээр энд маш сайн удирдахч байгаа гэж бодож исэн. Тэр пи бол өстой яг надад их үндэслэлтэй санагдлаа. Тэр хэрэглэнээс нь харахад нэрэл тэнд бол тийм зүгээр нэг хүмүүсийг загнаад зарцлаад хийлгчих боломжгүй юм байна л да. Яг үнэ. Одоо бас нэг ийм зүйл байгаа даа. Гэхдээ яг энэ бол яг ингээд энэ боолчууд ажиллаж байгаагүй гэж хэлсэн бичиг бол биш шүү дээ. Гэтэл саяны тэр миний бодлоор бол саяны энэ мэрээрийн тэмдэглэлийн эхний хэсэгт бол эдгээр айгүй чухал ажил хийдэг хүмүүс. Нэгдүгээр нарийн мэргэжлийн хүмүүс байгаа байхгүй юу? Өнгөлгөөний чулуу хийдэг хүмүүс гэж штэ. Одоо чи одоо пирамидд яг очиж үзэхээрээ мэднэ. Пирамид чинь их дотор талынхын чулуунууд нь болохоор яг ингээд энгийн чулуунууд, гадна тал нь одоо яг юм өнгөлгөөний чулуу байдаг байхгүй юу? Тэрүүд нэг хоёр ингээ хид хид ингээ үлдсэн харагдаад идэв. Тэгэхээр энэ бол өөрөө маш нарийн ажил болж тарах гэдэг тий. Тэгэхээр миний бодлоор бол яг юм нарийн чимэглүүр ажилдаа бол үнэхээр цалин мөнгөийг өгдөг. Цаанаа энэ чинь бас өөрөө бас нүсгэр том байгууламж учраас энэ тэндээс дайны олдсны хүмүүсийг одоо өөр юунд ашиглах вэ дээ. Тий. Тэгэхээр бас нэг боолуудаа ч ашигладаг. Миний бодлоор бол хоёулаа л харагдаад байгаа юм тий. Энэ бол түрүү нэг хүмүүсийн тоо хэлэхэд бас пирамидыг барьсан гэхэд бага тоо байсан шүү дээ. Тэгэхээр тэнд бас тий бол. Тэр 200 хүн бол ер нь бол яг ийм 200 хүнний бүрэлдэхүүнтэй хэд хэдэн баг байсан бахал та. Гэхдээ эдгээр бол яг нэг юм нарийн чимхлэр одоо юу хэмдэ барилгаар идэж одоо барилгын ажил гэж төсөлж болно шүү дээ. Барилгаар бол одоо өнгөлгөөнийх нь юм шиг л байна л да тий. Тэгээ бие чаднууд байгаа шүү дээ. Тэгээ бас нэг туслах ажилчид гэж байгаа барилга чинь тий. Яг нэ. За окей. Яна хоёлоо нэг туслах ажилчтай арай. Гэхдээ бас яг гүйцэтгэх гэдэг чинь том тий том ажил. Яг миний хоёулынгийн хамгийн анхны хэлэх гээд байгаа санаа маань болохоор боол яг хүсний ажилчид хоёулаа байсан байх үгүй байх гэдэг дээр л яригдж байгаа яриа тий. За мэрийн тэмдэглэлээс хамгийн их анхаарал татдаг нэгэн одоо нэр байгаа. За энэ нэр бол анхаап гэдэг ийм нэр байгаа байхгүй. Мэрээр өөрийн тэмдэглэлдээ эрхэм дээд анхаапт тайлангаа өгдөг байсан тухай олон удаа дурдсан байдаг. За анхаап бол хааны гэр бүлийн гишүүн, хуупуугийн төрсөн дүү байв. Төрөнд урьдчиланчлан мэрээр талбайн инженер байсан бол анхаап их пирамид барих төслийг ерөнхийлөн удирдах байсан гүйцэтгэх захирал нь байж таарах гэдэг байгаа байхгүй. Энд сонирхуулж хэлэхэд археологчид Гиза дахь нэгэн бунханаас анхаапын чулуун баримлыг олсон байдаг. Хаадын гэр бүл эхс дээдсийг голчлон дүрсэлдгээс анхаап өөр төрхтэй байлаа. Түүнийг хөмсгөн үл ялэг зангирсан, нүднийхэн доогуур зураас татсан, яг л асар их ажил хариуцлагаас болоод ядарсан, бодлогоширсан, бодит хүний төрхөөс дүрсэлсэн ингээд төрхөөр ингээд дүрсэлсэн байж тарах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр анхаап шиг чамба ухаалаг удирдагч, мэрээр шиг төгс гүйцэтгэгч, тэнд ажиллаж байсан 200 ажилчин шиг шаргуу хөдөлмөрч тууштай хүмүүс нэгдсэн энэ агуу бүтээн байгуулалтыг ард гарсан байх гэдэг зүйлийг ярьж байгаа. За мэрийн тэмдэглэлийн хуупуугийн хаанчлалын 27 дахь жилээр гинт тасардаг. Түүхчид үүнийг хуупуу хаан таалалд өгсөж пирамидын ажил дуусантай холбон тайлбарладаг. Мэрэр багийнхаа архив бичиг баримтыг BDL Jarping агуйд Нимбаалан боож үлдээгээд дараагийн томоохон төсөл рүүгээ ханцуу шамлан орсон бизээ гэж бас судлаачд үздэг. Өөрийнх нь хөтлсөн энэхүү энэ тэмдэглэл нь 4500 жилийн дараа хүн төрөлхтний төвхийг өөрчлөх хамгийн том нээлт болно гэж тэр зүудлээч хүү баг. Эрдэмтэд
Папириус одоо олмогцоо хамгийн түрүүнд орчин үеийн тусгай шинжилгээгээр насжилтыг нь тогтоогоод уг бичвэр Хубу хааны хаанчлалын 26 дахь жил буюу одоо тэгээд 4500 жилийн тэртех те бичигдсэн болохыг ямар ч одоо ингэж хөтөлбөргүй одоо өөр найх юмгүй те ингээ баталсан. За бичвэрт ашигласан хар бэхийг хөө болон ургамлын давирхаагаар харин чухал тэмдэглэгээ хийх улаан бэхийг төмрийн эслээс гарган авсан нь өнөө хүртэл өнгө будганд тодорхой хадгалагдсан үлдсэн байгаа. Энэхүү нээлтийн дараа яагаад энэ үнэт архив Гизагаас 200 гаруй километрийн зайд цөлийн дунд байгаа юм бэ гэдэг юм асуулт галдаг байсан агуулхад гэдэг асуулт урган гарчиж байгаа тест. Мэрэр болон түүний багийнхан улаан тэнгисийн бомб дээр ажиллах үедээ өөрсдийн албан ёсны бичиг баримт тайлангуудыг биетэй гээд байнга авч явдаг байсан нь илт. Бүтээн байгуулалтын төсөл дуусаж Хубу хаан таалал төгсгөд тэд бичвэрүүдэд дахин ашиглах шаардлагагүй гэж үзэн агуйн мухарт нямбаалан үлдээсэн баг. За ингэхдээ агуйн амийг аврах том чулуугаар таглаж шохоогоор битүүмжлэн лацдсан учиртай. Энэ нэгт битүүмжлэн агаарын чийгчлэл температурыг нь тогтмол түвшинд барьснаар хосгүй энэ өвийг хадгалж үлдэх гол нөхцөл болсон бөгөөд нөгөө талаас папирусуудыг ийм бүглүү газар олонний нүдээс зайдуу агуйд эдгээр баримтуудыг үлдээсэн нь мянган жилийн турш өргөдөж үгүй болохоос бас хамгаалсан байж болох юм. Хэрв Мемфистэй Гиза зэрэг олон уймсан газар байсан бол хэн нэгний гарт орж өргөдөх байсан бизээ гэдэгтэй энэ бол бас үнэн шүү дээ. Дашрам сонирхуулахад Телегийн багийн нээсэн 182 м урт чулуун бомбд 30 орчим агуу агуулах нь тухайн үеийн мөн л нүсэр бүтээн байгуулалт байсан байна. Энэ бомбд эдгээр агуулах нь мөн л пирамидыг бүтээн байгуулалттай холбогдно. Пирамидын чулууг зүсгэд төмөрлөг тэр дундаа зис асар хэрэгтэй байсан байна. Тухайн үеийн зисийн гол их үүсвэр нь бол Вади аль Жарпийн эсрэг талд орших Синан урхаанууд байсан. Судлаачдын үздэгээр бол бүтээн байгуулалтанд шаардлагатай зисийг Гиза руу хүргэх эргээд Сина руу хоол хүнс зэрэг шаардлагатай ачаа барааг нь бомбоор тээвэрлэж эдгээр агуйд хадгалж байсан байна. Мэрэр мөн яг түүн шиг олон түшмэл нийл мөрний хөдөө аж ахуйн бүсээс мянган уурхаачдад хүнс зөөж буцахтаа зис оюу тээвэрлдэг байсан байж магадгүй гэдгийг хэлж байгаа байхгүй. За ингээ Мэрэрийн өдрийн тэмдэглэлийг Каир хот дахь Египтийн музейд хүндэтгэлтэйгээр залан тэмдэглэлжтэй хадгалж эдгээр папирус 4500 гаруй жилийн настай маш амархан үерх эвдрэх эрсдэлтэй органик материал учраас гэрлийн тусгал агаарын температур болон чийгчлийг нь секунд тутамд нарийн хяндаг тусгай шилэн хоргонд байрлуулж гадаад орчны нөлөөнөөс нь бүрэн тусгаарласан байдаг гэж байгаа. Ер нь бол яг Египтийн одоо нэг шинэ музей нь юу яаж байгаа хаа ашиглалтанд орж байгаа хаа ер нь ахаад нэг явах юмсан гэдэг шиг. Тэр шинэ музей нь ашиглалтанд орсны дараа очие даа. Яг очиод үзэхэд бол бас гоё мэдрэмж юм байлээ. Гэхдээ тэр гоё мэдрэмж гэдэг нь болохоор зарим тохиолдолд их муухай. Тэр нь юу вэ гэхэлэр муухай гэдэг нь яг тэр археологийн олдурт гараараа хурж болдог байхгүй. Тэндүү. Бүх олдурууд нь ориг олдрууд байгаа шүү дээ. Эвгүй санагдчих юу? Үгүй би бол хурж үзмээр байгаа байхгүй. Гэхдээ энэ нэг дараа нь би бодохдоо дараа нь ч шүү дээ. Хойд ч бодож байхдаа хүн болгон хурж үзэж байгаа да. Тэгээ энэ хадгалалт хамгаалалт гэдэг асуудал байгаа байхгүй. Гэхдээ ихэнх нь нэг чулуун олдуруудаа ингээл зүгээр ийл тавьсан. Тэгэл тэнд хүн хурж мөрдөг хурж болно та яаж болно. Айгу манай одоо энэ олдурууд бол маш бат бүх гэд ингээд байгаа байхгүй. Гэхдээ үнэхээр төөрмөр их бүр арайчтэй гэмээр л их ингээд үзмөрөд байд юм байлээ. Би тэгээ дараа нэг сая өнгөрсөн үед манайхан чи Египт рүү явсан шүү дээ тий. Тэгээд тэрэн дээр бол би яваагүй шалтгаан нь бас байсан. Тэрний юу гэхээр би зөвхөн тэр музейг 7 хоног үзмээр байгаа байхгүй. Ганцхан тэр музейг нь аяллаа хөтөлбөрөөр биш. Тий, аяллаа хөтөлбөрөөр биш. Тэгээд дараа нь ахаал нэг дараагийнхаа хот руу очингуудаа ахаал нэг газар очиж штэ. За тэгэн гутаа бол логсорт ч юм уу. Тэгэн гутаа тэнд бас 7 хоног үзмээр байгаа байхгүй.
Оо, тастан яг тэгэн гутаа юм шүү. хаадын хүндэд очингуудаа тэнд очиод бас л тэр бүх буунханд нь орж үзмээр байгаа байхгүй. Тэгээд яг гээл айгу тайван тэг өөрөөр за нэг одоо нэг буунхнаас нь гарч ичээ сайхан кофего уучаад хэсэг бодож байгаа маргааш дахиж ороод тий нэг тэмдэглэж авах юм бол тэмдэглэж авчаа л гэдэг шиг тий. Тэглүү. Кино үзэхдээ тэмдэглэдэг гэдэг шиг тэгэл дараагийнх руу давхиж ороод тий. Ингээл нэг сайхан үзмээр санагдаад байт. Яг нөө ер нь музейг үзэхтэй. Тийм байх шүү. Яста бүгдийг ингээд хараад өнгөрнө гэдэг мэдэрч амжихгүй. Чингис хаан музейг үзээд орохоор би яг тэгдэж штэ. Яг ингээд зөвхөн 3 давхраар нь л ингээд яг за би өнөөдөр 3 давхрыг л үзнэ. Тэгэл 3 давхарт очиод үзээл гээл нэг жижигхэн олдрыг хараад гэх баярлаа. Мэргэжлийн өвчөөд эндээс нь хараад тий. Тэрийг угаасаа хаанаас хэн олсон тий өмнө нөгөө ном зохиол мохол тэгээ өмнө ч гэсэн нөгөө музей дээр очиод үзсэн байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө яхаа хараад нэг гоё штэ бас музейг бас кайферч үнэхээр гоё л одоо бас 2 сар болох нэ. Гэхдээ ер нь бол хугацаа нь бол тийм л юм байлаа. Гэхдээ яг 7 хоног бол хангалттай яг өглөөнөөс орой хүртэл тэгэл орж үзээд сүүлийн нөгөө харуул хамгаалтынхаа энэ ямар энэ яг манад нэг янз бүрийн хийх гэж байгаа хүн байгаа гэх бодох бах та. За тэгээ энэ хүрээд өнөөдрийн яг тий энэ нэвтрүүлгийн маань тий дууслаа. Тэгээ дууслаа гэхээс илүү саунд үрлээ тий. За саунд үрлээ. Маш сонирхолтой байлаа. Одоо нөгөө нэг надад бас ингэж бодлоо. Одоо энэ папирусыг ч өөрийн бас маш одоо сүрхий аргачлалаар хийдэг. Хамгийн нандин нарийн үн цэнтэй тэг үлдээж болохоос юмнуудаа бичдэг те. Одоогийн цаас илбэг шиг байгааг болохоор тэгэхээр бас энд маш ач холбогдол өгч маш хариуцлагатай хүнээрээ томилж тэр бүх тэмдэглэлийг ингэж гоё үлдээлэгжилтэй. Тийм ч болохоор бас тэр сүрхий тэр удаан хугацаанд 4000 гаруй жил хадгалсан агуйдч бас тэгж нуусан баг те. Гоё юм байна. Би бас одоо Египт явахаараа таны заавар зөвлөгөөг аваад шууд ингээл өнгөрөхгүйгээр бас айгуу гоё нягт үзнэ. Гүржид очичоод зураг л авах гал ингээ яваадсан чи зандаахаас тэгсэн байхгүй. Цэнгэлээ бити зураг ав. Яг энэ годмонд нь явж байгаа хүмүүсийн ингээд энэ уур амьсгал бүх юм ингээ гоё мэтэрх гэд хэлсэн. Гэхдээ бас юу юм бэ лээ шүү. Зураггүй болчоор сүүлдээ бас жоохон харамсах гал ирлээ. Айгуу ч яг нэг юм давсын л харуулахгүй болохгүй юм байлаа. А би чинь бол баг зураг мургийн дээр чинь нэг за яг нэг газ зургаар болоод тэгэл явчихад байгаа юм л та. Гэхдээ л ер нь бол мэдрэх нь өөр амар. Зураг авдаг хүнтэй л явъя тий. Одоо тэгэл өөрөө мэдрээ. Турк муркийн тэр нөгөө нэг цаймай зардаг гудамж мудамжаар явсан. А бас ганцаар алгасан чи эвгүй л юм бэл. Яа. Тэр мэдрэмж нь өөрөө гоё заяа. Би орой ганцаар гараа алхацсан шүү дээ. Ганцаараа гараад алхаад гудамд очиж нэг хоол идэ. Тэгсэн чинь энэ жоохон юу шүү жоохон юу газар гээд. Тэгээ би бас ингээд оцсон орон болгоныхаа нэг юм жоохон эвгүй газар ямар санагдаад шүү дээ. Нэг ингээд нэг дундчаас доогуур одоо нэг юм доод давхаргын жинхэнэ амьдрал ямар вэ гэдгийг доод давхаргын амьдрал гэдэг чинь тэр лөө орж үзмээр санагдаад байхгүй. Яг үндсэн юм руу орж үзмээр санагдаад байхгүй. Өнгөлөнд далдалсан жуулчтай зориулсан биш. Тий яг үнэ. Гоё. Бэж мэжэд явж очиж нэг бас нэг мэдээж нэг арын голомноор нь байдаг гэх. Годомжинд нь хоол ингээл шорлоо зантуу ингээд тавьж мавцсан тэгэл зарцаа марцаа шарж марчсан ингээд байж дээ. Тэр чинь үзэхгүй байхгүй. Яста гоё ярьж байна. За баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүү од мөндөр сувгийн археологийн нууцад нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хос телевизээр хүрдэг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол гэрт нүүдэлч ахуйг мэдэр урайтай гэр бүк зам од мөндрийн алтан гишүүд та нар манд дэмжиж ажиллалаа. За нэвтрүүлгийг бэлтгэн өргөсөн Америк сургуулийн түүхийн багш Маратханда баярлалаа. Сонссон цэнгэлөө өргөн. За баярлалаа. Тэр гэр бүк гоё юм байна шүү. Амар гоё харин ч гоё юм байна. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансвага 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд
ялах болтугай.